Эрүүл мэнд. Эрүүл мэнд. Сонсогч та бүхэнтэйгээ ярилцах гэж байна. За манай нэвтрүүлэгт нийслэлийн эрүүл мэндийн газрын халдвар төвчний асуудал хариуцсан мэргэжилтэй Алтан тогоосхон за улсын 2 дугаар төвийн эмнэлгийн уушигны эмч Цэбэл нар өргөдөө ирсэн байна. Ингээд хоёртой өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Бүгдний өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За тэгэхээр сүрье гэдэг ярихын өмнө ер нь энэ сүрье гэдэг өвчин чинь яг ямар өвчнийг хилээд байт юм бэ? Эндээс эхлээд ярилцаад явсан байх. Явсан зөв байх тийм ээ Цэбэл эмч. За сүрье гэдэг өвчинд бол ерөнхийдөө микобактери туберкулез буюу сүрьегийн нянгаар үүсгэгддэг. Ихэнхдээ уушгийг зөнхлөн гэмтээдэг амьсгалын замын халдвар төвчнийг бол бид нэр сүрье гэдэг нэр томьёонд хамруулж үзэж байгаа. Гэхдээ энэ зөвхөн амьсгалын замын өвчин үү гэхээр бас үс хумснаас бусад бүхэл эрхтнийг сүрье өвчлүүлэх сүрьегийн бактери өвчлүүлэх магадaltaй байдаг гэж үздэг. Зөнхлөн уушгинд илэрдэг боловч бусад эрхтэн тогтолцооны сүрье бас түгээмэл сүүлийн үед 30 орчим хувьд нийт сүрьегийн бусад эрхтэн тогтолцооны талаас сүрьегийн өвчл илэрж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр Алтан тогосгийн чи ер нь нийслэлийн хэмжээнд сүрьегээр одоо өвчлсөн гэсэн хичнээн хүн бүртгэгдсэн байна. Энэ талаар хийсэн судалгаа байна уу? За өмнөх онтой харьцуулахад байдал ер нь ямар байх шиг байна? За 2018 оны байдлаар бол нийслэлийн хэмжээнд сүрьегийн шин тохиолдлын доо 2069 тохиолдол бол бүртгэгдсэн байж байгаа. Энэ нь бол 10,000 хоомдоо 14.8 байна. Өмнөх оны үеэс бол 192 тохиолдлоор буурсан гэсэн үзүүлэлттэй байна. За энэ сүрьегийн шин бүртгэгдэж байгаа тохиолдлын 9.9% нь бол 0-15 насны бол хүүхдүүд эзэлж байна. Эхний 2 сарын байдлаар сүрьегийн 298 тохиолдол бол бүртгэгдсэн. Энэ нь болохоор 10,000 хоомд бол 3.5 байна. Тэгээд 0-15 насны хүүхд бол 8.8-ыг бол 8% нь бол эзэлж байна гэсэн юм статистик мэдээ байна. За баярлалаа сонсогч та бүхнийг шууд эфирийн 30-20 дугаар утсан дээр хүлээн авч байна. За сонсогч холбогдсон байна. Сонсогчийг хүлээж авъя байна уу? За та холбогдсон байна. Байна уу? За өдрийн мэнд хүргэе танд. Баярлалаа. За хаанаас холбогдсон бэ? Манай хоёр эмчээс ямар зөвлөгөө авах вэ та? Би нэг юуны талаар хатгины талаар 103-аас юу асуух гэсэн. За та нэвтрүүлгийн дараагаар манай редакцийн 32 тэгдэг 23 дугаар утсаар бидэнтэй холбогдоод асуултаа илгээгээрэй. 32 тэгдэг 23. За баярлалаа. 23. За. За сонсогч та бүхний шууд эфирийн 30-20 дугаар утсан дээр хүлээн авч байна. Та бүхэн бидэнтэй холбогдоод сүрьетэй холбоотой сонирхсан асуултанд хариулт авах боломжтой байгаа. За сонсогч холбогдсон байна. Сонсогчийг авъя. Байна уу? Байна уу? За өдрийн мэнд хүргэе. Баярлалаа шоудч. За энэ бочирхан сүрье нүдрүүгээ нөлөөлөд эргэжсэн нөлөөлдөг үү? Бочирхан сүрьетэй гэдэг нь хараа мөн тий. Ийм юм байна. За ойлголоо. За булчирхайн сүрье нүдэнд нөлөөлдөг үү, бус тэрэгтэнд нөлөөлдөг үү гэсэн асуулт байна. Цэвлэмж. За булчирхайн болон бусад эрхтний сүрье нүдэнд бусад эрхтнүүдэд харилцан нөлөөлөх үү гэхээр энийг яг үзэхгүйгээр хүнээ үзэлгүйгээр бол хэлэх боломжгүй. Тэгэхээр та нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд шинжилгээнүүдээ өгөөрэй. Тэрний дараа нөлөөлөх магадлал байж болно тийм. Үзүүлчээч яахгүй бол бас шууд ингээд утасны цаанаас зөвлөгөөхөд энэ бас жоохон учир дутагдaltaй. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийг эхлэхээс өмнө бид иргэдтэй уулзаад манай иргэд яг энэ сүрье гэдэг өвчний талаар ямар ойлголттой явдаг юм бэ гэдгийг асуух сонирхсан байгаа. Ингээд гурлаа иргэдээр анхаарлаа хандуулъя. Сүрье тийм одоо идэхгүй өвчнөөс олж үүсдэг гэж сонсчихсан юм. Сүрье уушгинэд өвчин шүү дээ. Одоо тэгэл энэ идэгчдгийг шүү дээ. За ерөнхийдөө бавл их хэмжээгээр ханиад сүрье эдгэрдэг өвчин гэдэг бүр юм уу гараад шүү дээ. Сүрье чинь юу яадаг үстэй? Улсад эрт онцлогоо мэдэх юм бол эдгэрдэг өвчин л гэж ярьдаг шүү дээ. Одоо сүрье турсан үн чинь нөгөө эцэж туураад би айхтар сайн мэдэхгүй. За ханиалгаж халуурч хөлөрч ярьдаг л болоо да. Ер нь яг мэднэ. Халдвартаа уушгирэл өвчин гэж ойлгодог шүү дээ. сайн мэдэхгүй шүү дээ. Огт мэдэх байхгүй юу? Мэдлээ байхгүй. Сүрье хортын явтанаас л байлгүй. Ястаа мэдхгүй шүү дээ. Огт мэдэх байхгүй юу?
За тэгэхээр манай иргэдийн дунд бол зарим нь сүрээгийн талаар бол тодорхой хэмжээний ойлголттой байна. За зарим нь бол ямар нэг мэдээлэлгүй ойлголтгүй байна гэсэн юм хариултыг өгч байна л да. Тэгэхээр сүрээ бас эдгэрдэг өвчин гэдэг дээр хүмүүс их гайхаад байна л да. Тэгэхээр сүрээ яг эдгэрдэггүй энэ тал дээр алтан тосгоо гэж. За сүрээ гэдэг маань бол агаар төслийн замаар дамжаа халддаг өвчин гэдээ манай эмч маань хэлсэн. Тэгээ сүрээг эрт илрүүлээд бүрэн төгсөн эмчлэх юм бол одоо бүрэн эдгэрдэг өвчин. Сүрээ бол ерөөсө бүрэн эдгэрдэг өвчин. Гэхдээ эмчилгээ бол одоо удаан хугацаанд эмчилгээ хийдэг тийм ээ. Өдөрт одоо 1 байтугай тий 4-5 ширхэг эмийг уун тийм үү. Эмэнд мэдрэх сүрээтэй өвчтөн бол доор хаяж 6-8 сар өдөр болгон тогтмол цагт эмчийн хяналтанд дор юм уу эрүүл мэндийн сайн дурын ажилтны дор бол эмээ уудаг байгаа. Энэ хүнд бол нэг удаагийн эмчилгээнд 300 мянган төгрөг шаарддаг. Эмийн төсвөртэй сүрээ гэж байгаа. Эмийн төсвөртэй сүрээ маань 6 сараас 24 сар хүртэл эмчилэгдэнэ. Эмчилэгдэнэ л гэдэг маань мөн хүн маань 24 сар л өдөр болгон эмээ уунаа гэсэн үг. Маш олон эмийн төсвөртэй сүрээ гэж байгаа. Энэ нь болохоор 24-өөс 36 сарын хугацаанд мөн өвчтөн маань шууд урд урдынхаа сүрээнүүдээсээ илүү олон эмийг уугаад тэгээд бүрэн төгс эмчилэгддэг. Эмэнд мэдрэх сүрээтэй хүн бол эмийн төсвөртэй сүрээтэй хүн бол нэг 10 сая орчим төгрөгийн одоо санхүүжилт гардаг нэг удаагийн эмчилгээнд нь маш олон эмийн төсвөртэй сүрээтэй хүн бол 10-аас 50 сая төгрөгийн эмчилгээ бол тэр хүндээ бол шаарддаг. Тэгэхээр энэ сүрээгийн эмчилгээ бол би хэлсэн онцлог удаан хугацаагаар эмчилэгддэг гэсэн тий. Тэгээ энэтэй холбоотойгоор ганц сүрээтэй өвчтөн маань энэ эмээ уугаад бүрэн эдгэрэх гээд ингээд зүтгэхэд бол маш их одоо учир бэрхшээлтэй. Гэр бүлийн гишүүд нь энэ хүндээ бол одоо сэтгэл зүй болон бүх талын дэмжлэгийг бол үзүүлж явах хэрэгтэй байна. Мөн орон нутгийн засаг захиргааны байгууллага нь энэ сүрээгээр өвчлсөн хүмүүстэй тий хоол хүнс одоо хоолны толгой нөх байт юм уу хүнсний дэмжлэг үзүүлэх байт юм уу энэ талаар дэмжин тусалж явах хэрэгтэй байна. Тэгээд удаан хугацаагаар сүрээтэй хүн маань ингээд сүрээгээр өвдөхөөр тий хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алддаг. Тэрнтэйгээ холбоотойгоор бас эдийн засгийн хувьд ч гэсэн одоо хэцүү байдалд ордог. Тэгэхээр ажиллаа хийжсэн ажилтай хүмүүс сүрээгээр өвдсөн тохиолдлууд бол удирдлагууд нь бол тэр хүнээ бол одоо бүрэн ойлгож дэмжиж ажлын байрыг хадгалах ийм байдлаар одоо сүрээ өвчин тэг хүмүүстэй тус дэмийг бол одоо үзүүлж явах хэрэгтэй. Дүүрэг дээр бол нийгмийн халамж нийгмийн халамжийн хэлтсүүд нь үзүүлж яж болно. Боловсрал дээр мөн хүүхдийн одоо хичээл завсралтыг нь бол арилгах, хичээлийн нөхөх энэ асуудлуудыг л одоо үзүүлж явах хэрэгтэй. Энэ сүрээ өвчнийг бууруулах нь бол дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш тий. Гэр бүл хамт олон одоо бүх одоо шатны салбар, удирдах төвчний салбарын хүмүүсийн одоо үүрэг хариуцлага маш чухал. Хэдий ч нэл сүрээ өвчнийг одоо хамтын хүчээр л одоо дарна хамтын ажиллагаатай байж ижил сүрээ өвчний тархалт бол сая буурж үр дүнд хүрэх юм онцлог өвч юм аа. За баярлалаа. Тэгэхээр түрүү бас манай иргэд ярьж ирсэн ерөн сүрээ өвчтэй хүмүүс бас их ханиалгадаг, турж эцдэг гэх тийм ээ. Тэгэхээр яг энэ өвчнийг одоо халдвар авсан тохиолдолд тухайн хүний бид яг ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Цэвэрлэмжээ. За яг нөгөө зөнхлөн түгээмэл илэрдэг шинжүүд гэх юм бол халууралт бол арай онцлогтой 38 градус хүртэл буюу субфибрилний бага хэмжээтэй халуур нь ядрах, турах, жин алдах, тэгээ цээжээр өвдөх заримдаа цустай цэдтэй ханиалгах зэрэг түгээмэл шинжүүд илэрж байгаа. Энэ өвчнийг бид нар сүрээгийн үндсэн эмнэлзэн шинж гэж нэрлэдэг. Тэгээ эдгээр шинжүүд яг илрээд яваад байх юм бол доктортой хугацаанд ялангуяа 14 оноос дээш сараас дээш илэрх юм бол заавал харьяа дүүргийнхээ дотрын эмчид, уушгины эмчид хэрвээ боломжтой тухайн дүүрэг таны харьяад сүрээгийн эмч байдаг бол үзүүлээд хүчил тэсвэртэй нэм буюу цэрний шинжилгээ хамгийн ихний ээлжинд заавал өгөх ёстой. Тийм энэ яг нөгөө хүмүүс нэг жоохон буруу ойлголт байдаг. Сая ярилцлагаар бас харагдлаа шүү дээ. Мэдээлэл төдийлөн хангалттай бас байна. За дээрээс нь сүрээ бол идэгдгүү өвчин, хүнд өвчин, зарим мэдээлэл байхгүйгээд хүмүүс ч гэсэн та ингээд сүрээтэй байна гэд практик дээр хэлэхээр энэ өвчнийг бол айгүй хүнд хүлээж авдаг. Одоо би ингээд уушгины хүнд өвчин туслаа, баргийн өвчний болмоос ингээд зарим хүн бол нас барах эрсдэл үүсгүү гэсэн байдлаар асуудаг. Тэгэхээр яг түрүүний тогсоогчийн хариултан дээр нэмээд хэлэхэд та тууштай байж чадвал, эмээ ууж чадвал, эмчтэйгээ багтаага харилцан ойлголцож яг л зааврын дагуу эмээ уугаад хянуулаад хяналтуудаа сайн хийлгэж чадвал төгс идэгдэг өвчин. Тийм. Тэгэхээр хүмүүс ингэж ойлгоод байдаг. Зүгээр нэг энгийн ханиад ч юм уу хүрээд тэр нь одоо арилахгүйгээр удаан хугацаанд ингээ харилцаад байвал тэр нь ингээ сүрээ олчдаг гэж ойлгоод байдаг шүү дээ. Сүрээ маань тусгай одоо үүсгэгчээр бас халдварлалдаг байх тийм ээ. Сүрээгийн энэ үүсгэгчээр нь ямар орчинд илүү төсвөртэй байдаг юм бэ? За сүрээгийн үүсгэгч бол хамгийн хурдан устдаг гэх юм бол халуунд буцлахад их хурдан халуунд тэгэд нарны туяанд гэх юм бол нэг 2-7 цаг орчмын дотор
дутдаг. За тэгээ хүүтэнд агаарт бол хамгийн төсвөртэй яагаад бид нар дандаа нус цэрээ ил битгий хаяач хүн болгон зөвлөгөө өгдөг шүү дээ. Уушгины эмчнэр ер нь эрүүл мэндийн ажилтнууд тэр нь өөрөө сүрээгийн микробактери гэхэд хүүтэн орчинд хасах түвч хүртэл хэмээх үедэнд 30-аас 50 жил хүртэл төсвөртэй хөрсөн байх чадвартай гэж үздэг учраас бид тийм зөвлөгөө өгдөг. Хамгийн төсвөргүй орчин гэх юм бол нарны туяа, дээрэс нь халуун орчин байдаг тийм. За баярлалаа. Сонсогч холбогдсон байна. Сонсогч явъя. Байна уу? Байна. За өдрийн төрөй тань. За байна. За ямар зөвлөгөө авах вэ? Оюутан багш 10 жилд байхдаа 8 дугаар жилээр сүрээгийн вакцин хийдэг шүү дээ. Тэгээ вакцин хийхэд нэг гар дээр нэг сорил тавьд юм байлээ. Тэгээд сорил тавиад тэр нь нэг тэр сорил тавьсан юм чинь алдаас болсон байсан алхсан байхгүй юу. Тэгээ нэг хэдэн хоногийн дараа чиний сорил ичвчээгүй байна гэд 2 удаа вакцин тавьсан. Хонгон нэг тэгээ гуулган нэг. Тэгсэн чинь хэдэн хоногийн дараанаас нэгний дээр ингээд нэг булчирхаа очиод тэгэл яваад тэгсэн нэлээд хамраад болохгүй болохоор үзүүлсэн чинь булчирхааны сүрээ байна гэсэн байхгүй. Тэгээд тэрийг авахулаад нэлээд юм байна. Тэр цорилоос болдог юм уу тэр вакцинаас болоод тийм булчирхааны сүрээ үүсгэх юм магадлал байд юм уу? Нэг тодорхойлох. За ойлголоо тайруултаа хүлээн авчаар улааж гинараа. Чаас манай сайн сонсогч асуултанд хариулдаг. Чиплэмч. За яг тариа ялангуяа вакцин хийлгэснээс болж байгаа булчирхайн сүрээгээр өвднө гэсэн ойлголт бол байж болохгүй. Яагаад тэгэхээр бидний тарьдаг БЦЖ вакцин гэдэг маань өөрөө сүрээгийн хоргоожуулсан юм байдаг. Тийм болохоор яг тэр вакцинтай холбоотойгоор өвдсөн гэж бол үзэх боломжгүй гэсэн үг. За алтан тусгам танд нэмж хэлэх тайлбар. За сүрээгийн вакциныг бол одоо сая хүүхд 8 дугаар ангид хийсэн гэж байна тий. Одоо бол ер нь төрөөл 24 цагийн дотор л хийж байгаа. Нөгөө 8 настай 15 настай бол хийхгүй байгаа. За ойлголоо. Сонсогч та бүхний шууд эфирийн 30-22 дугаар утсан дээр хүлээн авч байна. Та бүхэн бидэнтэй холбоотой шууд эфир сүрээгийн талаар сонирхсан асуултанд хариулт аваарай. За манай нэвтрүүлэгт нийслэлийн эрүүл мэндийн газрын халдвар төвчний асуудал хариуцсан мэрэгжилтэй алтан тогосгон за улсын 2 дугаар төв эмнэлгийн уушгины эмч Цэфэл нар өргөдөө оролцож байна. Ингээд сонсогчтой хэдхэн орон төр завсарлаад эргээд уулзцгаая. Эрүүл Монгол бүхэн бидний ирээдүй. За эрүүл мэндийн нэвтрүүлэг үргэлжлэн сонсогч та бүхэндээ хүрсээр байна. Та бүхний шууд эфирийн 30-22 дугаар утсан дээр хүлээн авч байна. Бид өнөөдөр сүрээгээ сэргийл хийсэн сэдвээр сонсогч та бүхэнтэйгээ ярилцж байгаамаа. Тэгэхээр сүрээгийн халдвар авсан хүн болгон шууд л одоо сүрээгээр өвддөг юм уу? Аль эсвэл энэ халдвараа бас ингээд хүний биед одоо нууц шиг юм ингээд байгаад идэм лөө. За сүрээгийн халдвар аваад сүрээгээр өвдсөн хүн бол тий өөрийнхөө ойр дотны нэг 10-аас 15 хүнд бол халдвараа тарааж идэг. А энэ халдварыг авсан хүмүүсийнх нь нэг 10% нь сүрээгээр бол өвчилж идэг. Одоо даалт халдвартай л гэсэн үг тий. Тэгэхээр сүрээгээр бол сүрээ чинь агаар туслын замаар дамжин халддаг учраас хинт сүрээгээр өвчлөх бол одоо бүрэн боломжтой тий. Бид сүрээгийн халдвар авсан байж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тэр халдвар авсан хүмүүсийн 10% нь л өвчлөн. 10% нь ямар одоо нөхцөл байдлаас өвчлөөд байна вэ гэхээр ихэнхдээ нөгөө амралтаа зөв зохицуулаагүй тий одоо илчлэг чанартай хоол хүнс хэрэглээгүй тийм ээ одоо биеийн тамираар хичээлээгүй ч гэдэм үү хорц уршил одоо тий арх тамхины хэрэглээгээ нэмэгдүүлсэн ийм учир шалтгаанаас сүрээгийн нөгөө даалт хэлбэртэй байгаа нямаа идэвчээд сүрээгээр бол өвчилж эхэлдэг байж байгаа. Энэ даалт хэлбэрийн үед ямар нэгэн шинж тэмдэг илэрхүү ингээд даалт хэлбэртэй байгаад байх нь бас сөрөг нөлөө ер нь бий юу? Ер нь сүрээгийн халдвар авсан хүн байж байгаа л гэсэн үг. Халдвар авсан хүн байж байгаа л сүрээгийн халдвар авсан хүнийг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ л одоо хүн иргэн хүн аваад явж явах хэрэгтэй тий. Улуулаа анги танхим цуудаг, өрөө тасалгаандаа 20-30-аас дээш хүмүүстэй одоо хамт олон байдаг ш. Тэр байтугай ерөөсөө л өрөө тасалгаандаа бол албан байгууллага дээр ч гэсэн тий цаг тутамдаа бол 10-аас 15 минутын агаар сэлгэлтийг бол одоо хийж байгаа хэрэгтэй тийм ээ. Одоо хүүхдийн байгууллага байж сургууль цэцэрлэгүүд байж асрамжийн газар тий
насан туршид бол хүүхдээ асрамжин газар аль болох нөгөө агаар сэлгэлтийг сайн оруулж түрүүн манай эмчээ хэлснээр нөгөө нарны тусгал их сайн бас орж явах хэрэгтэй тий. Тэгээ зарим одоо албан газрууд хувийн хвшлийн байгууллагууд бол бас подвалд ажиллаж байна тий. Эдгээр хүмүүс ч гэсэн бас нөгөө сүрийгээс сэргийлэх чиглэлээр тий ялангуяа хавар намар витаминлэг чанартай хоол хүнсээ хэрэглэх тий. Энэ чиглэлээрээ байх юм бол сүрийгийн одоо өвдөхгүй байх одоо магадлалтай. Нэгэснэ бие эсэргүүцлээ сайн одоо өндөр байлгаж явах хэрэгтэй л гэсэн үг. Тэгэхээр цэвэрлэмжийн сүрийгээс сэргийлэхэд бол манай иргэд маань яах ёстой юм бэ? Магадгүй одоо гэр бүлийн 3 гишүүний нэг нь ч юм уу ийм өвчний халдвартай байвал бусад 2 хүн одоо яах ёстой вэ? За энэ нийгэмд бас нэлээд их тохиолддог гэж түрүүн ярьсан. Тэгээ яг яаж сэргийлэх вэхээр хамгийн гол нь хангалттай хэмжээнд унтаж амрах, дархлаад сулрахгүй байх нөхцөлийг бүрэн бүрдүүлэх, шаардлагатай нэмэлт хоол хүнс тэжээлүүдийг авч явах. Ялангуяа энэ дээр бол D витамины дутагдал бол сүрийг өвчлөлт шууд нөлөөлдөг гэсэн олон судалгаанууд байгаа. Тэгэхээр хувь хүн өөрөөсөө шалтгаалж хүчин зүйл гэвэл тэр зүйлсийг ерөнхийдөө сахихад түрүүний манай алтан тосгоо мэрэгчлэлний хэлснээр сүрийгээс бол сэргийлэх боломжтой бүх хүн бараг нийгэмд одоо бид нар агаараар амьсгалж л байгаа учраас сүрийгийн халдвар бол авцсан явж байдаг. Тэр авсан халдвар маань харин хизээ идэвхжүүлэх үү, хизээ өвдөх үү гэдэг бол яг хувь хүнээс илүү шалтгаалсан. Олон цагаар компьютер дээр суудаг ч юм уу ажлын ачаал хит ихтэй байдаг, унтаж амардгүй дандаа тийм сүрэг одоо сэтрэх өвчлийг одоо сэдэх хүчин зүйл заавал байж тус өвчнөр өвддөг. Энэ салбар авсан хүн болго өвднө гэсэн ойлголт бол байхгүй тийм. Төрөлхийн гэж байх одоо нэгсэндээ халдвартай ихээс одоо урагт дамжих юм тохиолдол байдаг юм болов? Төрөлхийн гэж бол байхгүй тий. Энэ өвчин маань өөрөө нөгөө удамшдаг бол өвчин биш тий. Хүмүүс ингээд нөгөө ярихтаа одоо нийгмийн халдварт өвчин тий. Энэний аав нь сүрээгээр өвцөн сүрээ удамшаад энэ хүүхэд нь өвдөчлөө гэсэн тийм ташаа ойлголт байдаг. А сүрээ гэдэг өвчин маань өөрөө агаар туслын замаар дамжаа халдварладаг тий. Тэгэд нэг гэр бүлээс олон хүн өвдөд байна гэдэг чинь нөгөө халдвар хамгааллын дэглэм алдагдал тий. Нөгөө юу идэвхтэй эрт илрүүлэгт хамрагдаад одоо далд үед нь байд юм урьдчилан сэргийлэх үзлэгт хүүхдүүд нь тий 0-5 насны хүүхдүүд бол лизанэсэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байх хэвээр тэгж хамрагдаагүй тохиолдолд одоо нэг гэр бүлээс өвдөд байгаа. А зүгээр сүрээтэй ээж байгаа төрөөд хүүхэд нь сүрээтэй гарах үг бол бас үгүй. Тэгээ ээж маань бас л нөгөө маска зүгээл хамгаалаад тий. Тэгээд сүрээгээр өвдсөн хүн болгоо ингээл тасралтгүй халдвар дамжуулаад байдаг гэж ойлгвол бас буруу. Ягаад гэвэл нөгөө эмчилгээнийхээ одоо үндсэн эмчилгээнийхээ эхний одоо нэг 2-3 сард нөгөө сүрээгийн бактери маань нөгөө түрхэцээ эрэг нэмэх гараад байсан, халдвараа тарааж исэн энэ үе маань одоо зогсдог тий. А тэгтээ үргэлжлэх шатны эмчилгээг нөгөө 6 сар хүртэл нь хийдэг. А хүмүүс ягаад гэхээр нөгөө яг зовироо одоо болоо зовир шалгаагаа багасаал тий. Нөгөө цэр нь одоо нэмэх байсан сөрөг чилжээд ирэнгүүтлээ эдгэрчлээ гэж бас андуураад эмчилгээгээ орхих тохиолдол их байдаг. Ингэсэн тохиолдолд бол нөгөө олон эмнэлэг төсвөртэй сүрийг бас дараа нь өвдөхдөө шилждэг ийм их эрсдэлтэй. Тэгэхээр эхний үед бол одоо сүрийг нөгөө идэвхжлийг бууруулах эмчилгээ хийчихэж гэнэ гэсэн үндсэн. Тэгээд үргэлжлэх шатны эмчилгээгээ тэр 6 сар байна уу 24 сар байна уу 36 сарын тутам нь хийлгэж сая бүрэн төгс одоо эдгэрч байна гэсэн үг. Тэгээд бид бол эрүүл мэндийн төв одоо нийслэлийн хэмжээнд те 9 дүүргийн эрүүл мэндийн төв сүрээгийн диспансер сүрээгийн салбар нэгжүүдээр амбулаторийн болон одоо юу хэвтэ эмчилгээх тусламж үйлчилгээг бол үзүүлж байгаа. А гэхдээ энэ ямар тусламж үйлчилгээнүүд байдаг вэхлээр ер нь идэвхтэй эрт илрүүлэг аль болох одоо нэмэгдүүлдэг. Түрүүн бас манай сурвалжлагч асууж байсан тийм ээ. Яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг. Тэгэхээр сүрээгийн ерөөсөө л урьдчилан сэргийлэх хамгийн гол арга бол өвөрмөц болон өвөрмөц ус урьдчилан сэргийлдэг гэж байгаа. Өвөрмөц урьдчилан сэргийлдэг гэдэг нь түрүүн манай эмчилсэн BCG-ийн вакцин байна. Өвөрмөц ус урьдчилан сэргийлэлт гэдэг маань ерөөсөө сүрээгийн нөгөө халдвартай хүмүүсээ эрт илрүүлэл бүрэн төгс эмчлэх энэ нөгөө халдвар тархахыг л одоо бүрэн хамгаалчихж байгаа. А дараа нь нөгөө далд хэлбэртэй сүрээтэй хүнийгэл сүрээгээс өвчлөхөөс л урьдчилан сэргийлэх ийм 3 арга хэмжээг л одоо цогц байдлаар авч явж явах хэрэгтэй. Тэгэл хамгийн гол нь одоо сүрээтэй хүмүүсээ л эрт илрүүлэл бүрэн эмчлэх. Би түрүүн хэлсэн 2069 хүн бол одоо бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд гэж хэлсэн 18 онд. Гэтэл 15-аас 16-нд үндэсний хэмжээний сүрийг нь тархалтын судалгаа бол хийгдсэн байж байгаа. Энэ судалгаагаар бидний энэ илрүүлж байгаа хүн бол ерөөсөө л 3-ны 1 хүнээ илрүүлээд байна. Цаана 3-ны 2 хүн илрээг байна гэсэн юм судалгаа бол гарсан байж байгаа. Тэгэхээр бид нар аль болох л нөгөө эрсдэл бүлгэргөө чиглэсэн идэвхтэй эрт илрүүлгийг хийгээд одоо өнөөдөр бүртгэгдэж байгаа 2000 сүрээгээ даруй 6000 юм уу 8000 болгож илрүүлж байгаад ойрын хэдэн жилдээ илрүүлэх ажлыг нэлээд төхөө хийж энэ сүрээтэй өвчнүүдээ бүрэн илрүүлээл бүрэн эмчлэх юм бол цаашдаа 4-5 жилийнхээ цаашдаа бол сүрээгийн тархалтыг бууруулах юмаа гэсэн ийм зорилтуудыг бол тавьж
тавьж ажиллаж байгаа. Тэгээд нийслэлийн эрүүл мэндийн газраас ерөөсөө гол тавьж байгаа зорилт бол сүрийн идэвхтэй илрүүлгийг нэмэгдүүлээд эмчилгээний амжилтыг одоо чанартай, хяналттай хийгээд эмчилгээний амжилтыг бол 10-аас доошгүйгээр нэмэгдүүлэх ийм зорилт тавиад одоо дүүргүүд болон өрхийн эрүүл мэндийн төвүүд маань энэ чиглэл рүү одоо ингээд сүрийн өвчлөлийг бууруулах талаар бол хамтраад ажиллаад явж байгаа. Эрсдэл бүлгийн хүмүүс гэхээр бас яг ямар хүмүүсийг үзэх вэ? За эрсдэл бүлгийн хүмүүс гэдэг нь бол хамгийн нэгдүгürt гэр бүлийн хавьтал, ойрын хавьтал нөгөө хамт олны хамт олон ойрын хавьтал тэгээ сүүлийн 3 жил одоо 3 сарынхаа дотор сүрээгээр би онцлогдлоо гэхэд надтай хамт байсан ойр дотны хүмүүс маань орж байна. За энд болохоор нөгөө одоо эрүүл мэндийн байгууллагын ажилчид бол бас хамгийн одоо эрсдэл өндөртэй. За тэгээ хүүхдийн байгууллага, цайны газар ажиллаж байгаа хүмүүстэй маш олон хүмүүстэй одоо үйлчилж ажилладаг. Тэгээ цайны газар ажиллаж байгаа хүмүүс байна. Мөн хоригдлууд бол эрсдэлтүүлэгт орж байна. За үүнээс гадна одоо оюутан залуучууд гэсэн хоригдлууд, асрамжийн газар байгаа хүмүүс бас түрүүн би бас хэлсэн нөгөө подвалд ажилладаг хүмүүс мөн одоо нөгөө хөдөлгөөнд хүн ам эдгээр хүмүүс бол одоо сүрийг эрсдэлтүүлэхт бол орж байгаа. Тэгэхээр ер нь идэвхтэй эрт илрүүлгийг яг энэ зорилттой бүлгэрүүгээ чиглээд бас хийвэл илүү их үр дүнтэй хэдий одоо зүйл одоо замбраагүй олон хүмүүсийг л одоо урьдчилан сэргийлэх үзлэг тамруулаад байхаас гол нь илүү зорилттой бүлгэрүүгээ чиглүүлээд эрт илрүүлгээ зохион байгуулад эндээсээ бол өвчлөлөө бол илрүүлж бүрэн төгс эмчилгэн л одоо хамгийн чухал байж байгаа. Тэгэхээр цэпэл эмчээ ер нь сүрийг одоо онцлуулахгүй, илрүүлэхгүй, эмчлэхгүй ингээд яваад байвал тухайн хүнд одоо эцсийн сүрэг нөлөө нь юу байх вэ? За үе шатнаас хамаараа өөрөөр эмгэлцэн илэрл илэрдэг. Энэ нь бол эхлээд өөртөө байх, халуурах, амьсгаа цэцтэй зэр гарахаас эхлээд эцсийн бүлэгтээ үнэхээр онцлогдохгүй, эмчлэгдэхгүй яваад ах юм бол амь насны эрсдэл яригдаж эхэлдэг тийм. Сүрийн өөрөө бол бас нас оролтоор нэлээд өндөр өвчин байгаа. Дэлхийн одоо нийт өвчлөлийн нас оролтын эхний 10-т ордог. Тийм. Тэгэхээр сүрийг ер нь онцлуулах, хэмжлүүлэх тал дээр эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд гэхээсээ илүүтэй бас хувь хүний өөрийнх нь хандлага маш чухал байх нь тийм ээ. Тийм. Тэгээ саяны эрсдэл бүлэг дээр нэмээд хэлэхэд нөгөө дандаа одоо манайх эргэтэн шилжүүлэн суулгахтай холбоотой дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс бол нэлийн нэмэгдэж яригдсан байх тийм. Мөн энэ дээр нэмээд нөгөө хэдэ хэвэгийн халдвартай хүмүүс, чихрийн шизоөвчтэй хүмүүс тийм эргэтэн шилжүүлэн суулгасан хүмүүс тийм. Эдгээр хүмүүс бол ерөөсөө энгийн хүмүүсээс бараг тийм бүр 7-10 дахин илүү нөгөө сүрийгээр өвчлөх эрсдэлтэй хүмүүсийн тоонд бол орж идэг. Ерөнхийдөө бас иргэдийн дунд нэг ойлголт нь эмзэг бүлгийн ч юм уу тийм амьдралын төвшин доогоор ийм хүмүүс сүрээгээр бас өвддгөө гэсэн юм ойлголт яваад идэг штеп. Энд дээр алтан тосх юм гэж байна. За би түрүүн бас цус дүрд хэлжсэн. Яг тийм гэж бол бас хэлж болохгүй тийм ээ. Энэ сүрээгийн өвчнөр одоо хинч өвдөж болно. Ямар ч албан тушаалын ямар ч одоо мэрэгчлээ амьдралын боломжтой байж болно. Мэрэгчлээ хүмүүсийн сүрээгийн халдвар авах магадaltaй ягаад гэвэл нөгөө орчин нөхцөл нь ямар вэ тийм анги хамт олноос авч болно тийм ажиллах нөхцөл тэгэл нөгөө найз нөхөд одоо хинээс ч авч болно. А гол нь ер нь тэр ядуурл гэдэг байгаа бас нэг юм нөгөө талаас нь ярих юм бол энэ сүрээгийн өвчин маань өөрөө нөгөө удаан хугацааны туршид хүний хөдөлмөрийн чадварыг алдуулдаг урт хугацааны эмчилгээ шаарддаг учраас энэ явцад бол одоо хүн нөгөө эдийн засгийн хувьд бол бас тийм эрсдэл бол өртдөг тийм судалгаа хийсэн байж байдаг. Гэр бүл 2016 онд судалгаа хийсэн байдаг. Гэр бүлийн хүмүүсийн одоо сүрээгээр өвчсөн хүмүүст гэр бүлд одоо хэрхэн нөлөөлж байна гэсэн судалгаа хийхэд бол сүрээтэй өвчтний ар гэрийн 39% нь бол одоо цалингийн зээл авсан байж байдаг тийм 45% нь бол эдийн урд хоног үеийнхээ одоо эдийн засгаас одоо буурсан ийм үзүүлэлттэй бол байж байгаа. Ерөөсөө 70% нь л одоо нөгөө эдийн засгийн одоо хараат байдалд ордог. Ийм одоо өвчин байна гэдэг нь бол судалгаагаар батлагдсан байж байгаа. За баярлалаа. Тэгэхээр сонсогчдоо эрүүл мэнд нэвтрүүлэг та бүхэнд хүрч байна. Ингээ хэдхэн орон төр завсарлаад эргээд толццгаая. Эрүүл явах санааных. Манай нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэнтэй хүрсээр байна. Сонсогч та бүхний шууд эфирийн 30-50-22 дугаар утсан дээр хүлээн авч байна. Бид өнөөдөр сүрээгээс хэрхэн сэргийлэх талаар та бүхэнтэйгээ ярилцаж байна. Манай нэвтрүүлэгт нийслэлийн эрүүл мэндийн газрын халдвар төвчний асуудал хариуцсан мэрэгчлээ алтан тогоосон заавалсан 2 дугаар төв эмнэлгийн уушигны эмч Цэпэл нар өргөдөө оролцож байна.
За тэгэхээр бидний ярилцах цаг ч гэсэн бас ерөнхийдөө өндөрлөх төгчийн сүүлийн хугацаанд гуруула бас иргэддүүгээ чиглэсэн зөвлөгөөг нэлээд төлөхөө үгээ тийм ээ. Магадгүй одоо яг сүрьетэй эмчилгээ хийлэгдэх ч юм уу ойр дотных нь хин нэгэн энэ өвчнөд шалтгаантай байгаа хүмүүст одоо хандаж зөвлөхөд юу зөвлөх вэ? Цэвэрлэмж. За түрүүний судалгаан дээр би нэг юм нэмээд хэлж байна. Сүрээгээр өвчлсөн хүмүүсийн одоо 45% нь ажилгүй болсон байдаг. Ажиллаа хийж байгаа хүмүүс. Тэгээд би түрүүн хэлжсэн тийм одоо ядуурлан гадуурхахгүй байх хэрэгтэй тийм. Удирдлагууд нь ажлын байрыг хадгалаад тэр хүндээ одоо бас дэмжлэг үзүүлж явах хэрэгтэй. Нэгээс 2 сар эмчилгээг уугаад түргцэн сүргэлсэн тохиолдолд тэр хүн ажиллаа хийгээд 6 сар хүртэл эмчилгээг уух бол бүрэн боломжтой. Нөгөө халдвараад бусдад тараахгүй байгаа юм чинь бидний дунд орвол эмээ уугаал явж явах хэрэгтэй л гэсэн. За цэвэрлэмж. Түрүүний хэлсэнчлээ ерөөсөө сүрьеэг нэгдүгээр сэргийлэх, хоёрдугаар дэмжлэхэд бол хувь хүний дадал хэвшил, амьдралын хэв маяг, дээрэс нь тэр ажлын ачаал зэрэг шууд нөлөөлдөг учраас хэрвээ таны хамт олон донд магадгүй сүрьегээр өвдсөн хүн байвал аль болох ойлгоорой, дэмжээрэй тэр хүнээ тийм анги танхимд ч гэсэн гадуурхах, ялгуурлах тийм зүйлийг аль болох бага байлгаасай л гэж хүсэж байна хэлмээр байна. Энэ уушиг хүүхдийн сүрьеэг гэдээ яриад байдаг шүү дээ. Энэ болохоор энэ уушигны сүрьеэгээс бас арай өөр асуудал байна. За хүүхдийн сүрээгийн өвчлөл маань бас нөгөө хоёр талтай те нөгөө хэрвээ уушигны хэлбэрийн сүрээгээр тухайн хүүхд маань өвдөж болно халдвар яаж авснаасаа шалтгаална те тэгээ хүүхдийн сүрээний өвчлөл баг булчирхайн хэлбэрийн те уушигны угийн сүрээгээр бол өвчлсөн тохиолдлууд нь нэлээд их байдаг. Инхээр бол энэ хүүхд маань те яг нөгөө цэрэндээ түргцэн сүрэг байгаа учраас ангидаа яваад эмээ уугаад явж явах бол бас боломжтой. Тэр булчирхайн сүрээ гэдгийг бас манай яригдаж жоохон тодруулаад үргэлжлэе хэлэмч. Яг булчирхайн сүрээ гэхээр уушигны сүрьеэгээс бас юугаараа өөр байна. Түрүү нөгөө хэлсэнчлэн нийт сүрьегийн одоо нэг 70 орчим хувь нь уушигны хэлбэрийн сүрье гэдэг бол үлдсэн 30% нь бол бусад эрхтний бусад хэлбэрийн сүрье гэдэг. Хүүхдэд ихэвчлэн тохиолдог анхдагч хэлбэрийн сүрьеийг бол бид булчирхайн сүрье гэж нэрлэдэг байгаа. За тэгээ ихэнхдээ лимфийн булчирхайнууд томорч эмзэглэх байдлаар эмнэлзүүд илрэл өгдөг. За тэгээ булчирхайн болон халдвар хордлогын шинж буюу халдвар хордлогын шинж гэдгээр илүү уушигны шинж давмгайлсан халуур, ханиах, цэр гарах зэрэг шинжүүд. За тэгээ булчирхайн шинж гэдэг нь булчирхай томрох байдлаар илэрдэг. Энэ өвчлөлийг бид анхдагч булчирхайн сүрье гэж нэрлэж байгаа. За энэгээр ихэвчлэн нөгөө бага насны хүүхдүүд өвдөх эрсдэл илүү их өндөр байдаг тийм. Энэ булчирхайн сүрьеийг бол илүү хүүхдийн сүрье гэж ойлгож болно. Уушигнд голомтой байхгүй, тунгалгийн булчирхай лимфт голомтой байгаа хэлбэрийг. За тэгээ яг нөгөө том хүн дээр болохоор хөвлөд бол гидсний сүрье, бөөр шээсний зам байвал бөөрний сүрье, хэрвээ ясан байх юм бол ясны сүрье гэд. Тийм үлдсэн нөгөө 30% сүрьегийн маань л нэг хэсэг нь яригтаад хүүхдийн хэлбэр нь яригтаад байна гэсэн үг. Түүнээс үүсгэгчийн хувьд бол яг л адилхан микробактериар үүсгэгдэг. За тэгэхээр алтан тосгоо мэргэжлийн төрөв та бас зорилтод бүлэг рүүгээ чиглээд ерөнхийдөө нэлээд үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлчихсэн тийм ээ. Өөр одоо бас нийслэлийн эрүүл мэндийн газраас барьж байгаа бодлого чиглэл юу вэ? Ерөөс нь нийслэлийн эрүүл мэндийн газраас барьж байгаа бодлого чиглэл бол ер нь сүрьегийн идэвхтэй эрт илрүүлгийг нэмэгдүүлээл эмчилгээний амжилтыг л одоо нэмэгдүүлэх гол зорилгоо болгон тавьж байгаа. Тэгээд нийслэлд хэрэгжүүлж байгаа хөгжлийн бодлогын бичиг баримттай бол сүрьегийн эрт илрүүлгийг нэмэгдээ, эмчилгээний амжилтыг нэмэгдүүлэе гэсэн заалтуудыг бол оруулаад одоо хэрэгжилтийг нь бол ханган ажиллаад явж байгаа. За тэгээд сүүлийн үед бол бас их сэтгэл эмзэглүүлж байгаа юм бол олон эмд төсвөртэй сүрье байж байгаа тийм. Ээж аав нь олон эмд төсвөртэй сүрьегээр сүрьегийн халдвар авсан бол хүүхд анхдагчаар нөгөө эмэнд мэдрэгш олон эмд төсвөртэй сүрье гэхээр бас халдварыг авж байгаа тийм. Тэгэхээр энэ байдал за тэгээд ингээ ер нь цаашлаад эцэстэн гэж хэлэхэд ерөөсөө энэ сүрьеийг бууруулахад тийм дан ганц эрүүл мэндийн салбарын одоо хүчин бол мөхсдөж байна тийм. Сургалт сурталчилгаа мэдээллийг бол одоо хийж байна тийм. Тэгсэн хэдий боловч одоо энэ сүрьегийн тархалтыг одоо бууруулж чадахгүй нэмд бол ер нь олон талд хамтын ажиллагаа одоо маш чухал байна. Одоо шийдвэр гаргагч нарын төвшөнд тийм. Бүх шатандаа л энэ сүрьегийн чиглэлээр одоо дуу хоолой болж энэ сүрьегийн өвчлөлийг бууруулах чиглэлээр сүрьегээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сүрье гэдэг өвчин чинь ийм байдаг шүү гэд энэ бүх талын одоо мэдээллийг бол өгч байх нь л одоо сүрьегийн тархалтыг бууруулах гол одоо ажил болж байна. Тэгээд манайх бол одоо ерөөсөн дэлхийд даяараа одоо 3 сарын 24-ний сүрьетэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хэдий тэмдэглэж ирсэн хэдий ч өнөөдөр дэлхийд бол одоо өдөртөө 4500 хүн сүрье өвчин бол маш нас орж байна. За 330 мянган хүн бол шинээр халдвар авж байна тийм ээ.
За халдвар авж гин. Тэгэхээр энэ сүрийн өвчлөл бол ер нь бас тийм нэлээд одоо хамтын хүчээр л энэ өвчнөд тэмцэхгүй энэ бол гэр болон эдийн засгт бол нэлээд одоо нөлөөлөх нийгмийн халдварт өвчин юм шиг гэдэг л хүн болгон ойлгож ухаарч энэ сүрийн өвчнөд төлөө тэмцэх одоо цаг нь болсон гэсэн уриатайгаар тэмдэглэсэн байгаа. За баярлалаа. Тэгэхээр бидний ярилцах цагийн түрээд өндөрлөж байна. Бид өнөөдөр сүрийг эсэрхэн сэргийлэх талаар та бүхэнтэйгээ ярилцлаа. За манай нэвтрүүлэгт нийслэлийн эрүүл мэндийн газрын халдвар төвчний асуудал хариуцсан мэрэгчлээ Алтан тогосгон за улсын 2 дугаар төвийн эмнэлгийн уушигны эмч Цэбэл нар өргөдөө оролцлаа. Ингээд манай нэвтрүүлэгтээ хүрэлцэн ирсэн та хоёртоо баярлалаа. За баярлалаа. Та нарт ч гэсэн нэвтрүүлэгт урьж оролцуулсанд одоо маш их баярлалаа. За баярлалаа.